Та одоо тухлаг хэлбэр хаан замаар бие бүрэн суллаж амар амгалан байдалд шилж болно. Энэхүү амар амгалан мэдрэхэд та өөрийгөө хүчлэх ямар нэгэн шаардлага түлхээс байхгүй. Учир нь та амьдралынхаа туршид энэ амар амгаланг маш олон удаа мэдэрч байсан. Иймээс та энэхүү замыг өөрөө хэлбэр хаан болно. Одоо та өнгөрсөн үеийнхээ хамгийн сайхан дурсамжийг санснаар хамтдаа бясалгал хийе. Тэр үед л танд маш амгалан бас тааламжтай байсан. Өнгөрсөн үеийн тэрхүү сайхан дурсамж нь таныг ичидийн мэдрэмжээр дүүргэнэ. Та одоо нэгэн нарийнхаа замаар өөрийгөө явж байна гэж төсөөлөе. Эсвэл зүгээр л одоо сууж байгаа энэ хөөрөнөөс гарч байна гэж бодсон ч болно. Гарахтаа та энэ биеийн орхиод гарч байна. Биенээсээ гарсан таавал огт өөр хэлбэр дүрстэй гэсэн үг. Яг үнэн бодит ч биш. Битэж биш. Магадгүй агаарын бөмбөлөг шиг. Эсвэл солонгийн долоон өнгөөр гэрэлтэх бяцхан хөөс гэж өөрийгөө төсөөл. Одоо биесээ гарсан та нэгэн гайхамшигтай хэлэлд гарах болно. Таны өрөд нь хизээж очиж байгаагүй тэрхүү гайхамшигтай гайхалтай ертөнц рүү очив. Магадгүй та тэр ертөнцид олон удаа очсон боловч өөрөө ч түүнийг мэдрээгүй байж болох юм. Та нэг л мэдхэд амар амгалан тайвширлын гүн нойронд орох болно. Энэхүү мэдрэмжийг амсахад илүү хялбар болохын тулд та орон дээрээ хэвтсэн ч эсвэл сандал дээр тухлан суусан ч байж болно. Энэ мөчид таны бие бүх хэсгээрт нь тайвширсаар байна. Духны тань булчингууд суларч байна. Хацарны тань булчингууд суларч байна. Эрүү хүзүүний тань булчингууд суларч байна. Таны биеэр бүлээх мурсгал урсанш толгоон оройгоос нь хөлийн хурууны үзүүр хүртэл намуухнаар алгуурлан хүрсэж байна. Таны нүд багвахаар нэгдэж та хөнгөө нойрсолтын байдалд орж байна. Таны зөвх одоохондоо үл ялэг хөдөлж доод зөвхтөө гонцөглөх. Зөөлхнөр шүргэлцэж байна. Энэ хүү зүүдэндээ та голоор завтан хөвж явна. Голын эргээс ямар ч чиний шүүг сонсохгүй.
Байгаль ихэтэр аяараа гүн нойронд дарагдсанд намуух. Таны сууж яваад зайв голын зөөлхөн усгал дотор намуух савлана. Завны сэлүүрнээс барихаас ч залхуу хүрнэ. Тиймээс та гартаа юу ч барихгүйгээр голын зөөлхөн усгалд бүрэн итгэлтэйгээр найдаж урсаж байна. Дээр тань ёроолгүй гүн хөх тэнгэр цэлиж наагуурн хүн цагаан улсаад уурхан дүнгээ хэлбэр дүрсэн өрчүүлж зөөлхөн саяханд туугдах үүлис багвагаар бивинэсэн савн саашлан наашилж гүн хөх тэнгэрлүү улам ихээр аслагдаж улам улмаар жижигэрсээр байгааг харж байна. Харин нэгэн бяцхан үйл зуны бүлээхэн бороогоор газарт зөөлөн буугаад өөр хөнгөн тунгалагдуу болоод тэнгэрлүү дахин хөрч байна. Өөрийг нь доош чангаан дарж байсан илүүдэл жингээсээ салахад түнд их л сайхан байсан бололтой. Харин таны зав хоёр тишиг үлээлэг савлсаар та хядлундаж зүүднийхэн ертөнцөөр аялж эхэллээ. Зүүдэн доторх зүүд үнэхээр сонирхолтой. Бас ёр бусын. Энэ хүү зүүдэндээ та ойн жимээр алхаж яв. Өндөр гуайлэг модод таныг хүрээлж байна. Тэдгээр модууд та жаахан ч гэсэн адилхан байх гэсэн таны хүсэл эрмэлзэл таныг эзэмдэн. Одоо та алхаж явсан ойн жим рүү буцаад анхаарлаа хандуул. Таны гар тэдгээр модод эмчүр шиг үлээлэг нарийнхан шулуун долгиолсон хэлбэртэй болчихсон байна. Таны алхаж яваа энэ ойн жим бол таны амьдралын замбар. Хитгэн алхахад та нэгэн нугад орж ирнэ. Энэ нугын голд нь эгэлжирийн нэгэн байшин байгаж байна. Та тэр байшинд ойртож очиод тойрч харж болно. Энэ байшин ямар хөө? Ямар шуухан өнгө төрхтөө байна. Юугаар хийгдсэн байгааг сайдархаар. Энэ байшин бол таны сэтгэлийн их дуган. Таны сэтгэл зүрхт нь энэ байшинд энэ сэтгэлийн их дугандаа амьдардаг. Энэ хүү байшингийн дотор талд юу байгааг
яг юу байдгийг олж харгасан гэж та тэсэн ядан хүлээж байна. Та байшингт хорж алхаж ороод хаалгыг нь харлаа. Хаалгыг онгойлгоод дотогш нэг алхалаа. Оронгууд уг байшингийн дотор тал гэгээтэй байна уу? Эсвэл бүрхэг байна уу? Та сайн ажил. Байшингийн яг гол шалан дээр жижигхэн нэгэн шаргал цэгийг олж харж байна гэж төсөөл. Энэ хүн шаргал гэрлийн тусгал шиг байгаа биз? Ахаад нэг алхаад энэ хүү тойргийн яг голдон зогслоо. Шаргал гэрлийн тойргийн голд зогсож байхад тань хаанигтээс дээрээс тань нарны эрчим хүчний алтлаг шармянсан туяа тусаж зулаагаас тань доошлон ус мөр цээж нурунд тань хүрлээ. Яг энэ ханагшинд хаанигтээ доороос газрын эрчим хүчний мөнгөн урсгал дэшиж хөлөөр тань дамжин бэлхүүсэнд тань хүрээд таны ходоод байрлах наран сүлжээний орчим уулзаж байна. Хоёрын эрэг яг таны наран сүлжээн дээр уулзжээ. Нарны алтан шаргалын эргийн мэндсэн усгал таны ходоодыг бүх талаас нь шахаж байна. Газрын мөнгөлөгийн эрг таны ходоодны ханаар тархаж байна. Газрын энергийн ачаар таны ходоодны бүх эдэсүүд хоорондоо холбогдож байна. Харин нарны энерги ходоодыг тань шахсаар л байна. Олон хүчтэй шахаж байна. Таны ходоодны хааны нагуу хоёр энергийн хүчин доор улам бүр уян хатан хүчтэй бат бүх болж шийчгэрч байна. Таныг эц цатгалан байгааг мэдрэх яасан дараатай юм бэ? Таны ходоод жижигрэн агшин зур дүүрч маш баг хоолнд чилсэн амархан саддаг болж байна. Яасан та мэдрэмж юу? Өчүүхэн баг хоол хэдхэн балга усуугаад л таны ходоод дүүрдэг байхаар тийм жижигхэн болсон байна. Та одоо энэ хүү газар Тэнгэрийн энергийн урсгал дундаа ахиад жаахан зогсож болно. Одоо амьсгал авах бүрттэн уушигт нагаараар дүүрч наран сүлжээний орчимд хуримтлагдж байна гэж төсөөлнө. Амьсгал авах бүрттэн бүлээн агаарын хэмжээ улам бүр
улам бүр ихсэж байна. Та өөрийн бүхий л дотоод сэтгэлээрээ наран сүлжээн дээр төвлөр. Таны хоримтлуулсан бүлээх агаарын нэрг таны ходоодыг улам бүр шахаж улам ихэр жижигхэн болгож байна. Одоо би 10 хүртэл тоолно. Намайг 10 гэсэн тоог хэлмэгц. Ходоод тань бүрэн агшсан байх болно гэдэгт итгээрэй. Нэг агаарын бүлээх мөрсгөл таны ходоодны ханыг бүх талаас нь хүрээлж шахаж байна. Хоёр. Та ходоодонд тань хүрэх даралтыг мэдэрч байна. Тэрхүү мэдрэмж маш таатай бөгөөд зөөлхөн байна. Гурав. Таны ходоодны хан баг-багаар хөрч байна. Агаарын бүлээн урсгал баг-багаар бас хөрж байна. Дөрөв. Таны ходоодонд одоо ердөө 4 балга ус багтана. Тав. Жинхэнэ утгаараа цадсан мэдрэмжийг амсгад одоо танд 5 халбах хоол хэрэгтэй болно. Зурга. Ходоод тань агшингаа ходоодны тань хан үргэлжлэн хөрж байна. Одоо харин таны ходоодыг бүхий л талаас нь өдхөн манан бүрхэн авч байна. Долоо. Жижигхэн дусал шингэнүүд таны ходоодны хананд наалдахдаа мөс болон хувирхаар тийм хүйтэн болсон байна. Тэр хүмүүсийн давхарга нь таны ходоодыг бүрч илүү ихээр шахаж байна. Майн булчингийн идүүдтэй хоорондоо нэгт холбогдож ходоодны тань хан маш боховата болж байна. Юс. Хэсэг хугацааны дараа би сүүлчийн тог хэлэх болно. Тэгээд таны ходоод бүрэн өсөн агших болно. Одоо та бүхий л анхаарлаа зөвхөн наран сүлжээн дээр төвлөрүүлсэн хэвээрэн байгаарай. Таны ходоод оршдог биеийнхээ тэрл хэсэгт анхаарлаа бүрэн хандуул. Таны ходоод агшиж жижигрээд
Яг л хүүхдийн тоглодог бэлсон резин бөмбөг шиг жаахан болжээ. Арав. Таны хотод бүрэн агшлаа. Та одоо хэсэг хугацаанд энэ энергийн өрсгөл дунд байж болно. Нар газрын энергийн дунд. Харин дараа нь өнөөхөр шаргал тойргоос алхан гарна уу? Тэгээд та нөгөө байшингийнхаа руунд байгаагаар сан. Та энэ хөөрөнд байгаа зарим нэг зүйлсийг засч хандмаар байна уу? Тэгвэл одоо үүнийг хийцгээе. Сонхны тавцангийн тоосыг нарчиж хаанихтэй тогтсон аалзны торыг арилгаж болох юм. Юу ч гэсэн өөрчилж тордмоор байна. Түүнийг хэлхий. Та энэ хөөрөнд өөрийн хүссэн төгөд ухыг бий болгох. Энд та хаад дахин ирмээр санагдатлаа. Өрөөгөө сайхан төгөж үл. Бас янз бүр. Өөртөө хамт ганцаархан өөрийнхөө мэдрэмжүүдтэйгэн хамт өөрийн бодол санаатайган хамт байх энэ өрөө бол таны өрөө юм шүү. Харин одоо та энэ өрөөтэйгөө салах хийж болно. Дараа ирэхэд илүү тухтай байхаар янзалсан тул өрөөнөөс тайван гарч хаалгыг нь хаана. Гадагшаа ангараад цээж дүүрэн амьсгал аваад сэрүүхэн сайхан агаарыг амьсгалангаа эрчим хүч таны биеэр тань чөлөөтөн урсаж байгааг та мэдэрв. Бас та ямар чухал зүйл хийсэндээ өөрөө уртун талархал илэрхийлэх хэрэгтэй. Маш чухал зүйлийг та яг одоо яг энэ цаг мөчид хийсэндээ өөрөө уртун баярлалаа. Одоо та энэ хуайлаасан өнөөдрийнхөө бодит ертөнц рүүгээ багаар ирнэ ирж болно. Ардан та бүхэн санаа зовнилоо өрхөөр. Та одоо маш тухлаг, тайван, амар амгалан өдрөг гэгээ мэдрэмжтэйгээр эргэн ирж байна.